За сайн байцгаана уу? Өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн эрүүл мэндийнхаа подкастаар би сонгодоо эмнэлгийн цээжний хөндийн Исатлын эмч, зүрхний эмч гэж сайн мэддэг баха. Хашаа эмч, хаш чулуу эмч. За өнөөдрийн зочноор болохоор улсын 1-р төв эмнэлгийн дотоод шүүрлийн диабетийн эмч Чанцад Дулан оролцож байна. Тэгээ би нөгөө дотоод шүүрлэхээр сайн мэдэхгүй байгаа учраас би сая жоохон бодол хийлээ л дээ. Тэгэхээр хоёлаа гурлаа яриагаа дотоод шүүрэл гэж яг юугаа хэлээд байгаа юм бэ? Диабет гэдэг бол нөгөө бидний сайн мэдих сахарын өвчин байх гэж би бодож байна. Тэгэхээр дотоод шүүрэл гэж яг юу юм бэ? Хаана байгаа юм бэ? Би дотоод шүүрлийнхаа аль нэг өвчнөр өвдсөн байна гэдгийг би яаж мэдэх юм бэ гэдгээс хэлье те. За өнөөдрийн подкастнда ирсэн хоёр хөтлөгчтэй мөн энэхүү подкастыг сонсож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ миний хувьд бол улсын 1-р төв эмнэлэгт одоогийн байдлаар манай 1-р эмнэлгийн 100 жил болж байгаа. Тэрний би 10% нь хамт байгаа юм билээ. Тэгээд би 1-р эмнэлэгт одоогоор 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Тийм нэг эмч байгаа. За тэгээд дотоод шүүрлийн эмгэгүүд гэхлээр яг нийт масс хүмүүс бол чихрийн шижин, гэрэл чихрийн шижин болон бамбаагаар л төсөөлдөг баг. Ерөнхийдөө 6 том бүлэг өвчлөлүүд байдаг. Өнчин тархины эмгэгүүд, бамбаа эмгэгүүд, бөөрийн дэд булчирхай, кальц ясных, дээр нь нэмээд бөөрийн дэд булчирхай, хамгийн сүүлд нь бодисын солилцооны эмгэгүүдийг хаваад үзчихдэг гэсэн үг. За бамбаа зонхлон энэ 6 бүлэг өвчлөлөөс зонхлон тохиолддог илүү их ард иргэдэд тохиолддог нь болохоор бамбаа эмгэгүүд, тархалт, чихрийн шижин, дислипидеми илүү өгцсний солилцоо. Тий, дислипидеми гэдэг нь өгцсний солилцооны алдагдал гэдэг энэ өвчлөлүүд илүү их төлхөө байдаг. Амуу жигнэг, сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Инсулин нэмэлтгүй, зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. За өөх тосны солилцоон дээр жишээлбэл одоо юу гэдэг юм би зүрхний эмч тэгэхээр яаж нэхлээр нөгөө өөх тосныхоо бууруулах ингэх гэдэг юмнууд яваад байгаа тийм. Тэгэхээр одоо жишээлбэл өөрөг чинь хувьд бол одоо өөх тосны солилцоо гэж одоо юу гэдэг юм яг бодисын солилцоон дээр ороод явах уу яана гэсэн үг. Бодисын солилцооны хам шинж дээр дислипидемиг оруулж байгаа. Өвчлөлийн хувьд бол тийм. Нэг хэсэг л гэж үзэж байна. Тийм одоо бити мэрэгжлийн юмар ярьцгаа бити толгой эргүүлсэн гэдэг. Ойлгомжтой л юм яри. Тэр өөх тосны солилцоо гэдэг нь яад юм. Өөх их хэрэглээд байх юм бол хүний бид ерэн сайн юм уу юм. Малын гаралтай өөх тос хэрэглэх зарим эмчнэр сайн гэдэг. Монгол хүн бол малын гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэх нь зөв гэж үздэг ч гэдэг юм те. Тэгэхээр малын гаралтай өөх тос хэрэглэх зөв. За нэг хашаагаас эхлэвсэн. Зүрх судасны эмчин ч бүр. Ер нь бол яг тийм яг зөв энэ дотор бол хамгийн чухал юм нь бол өөх тос байгаа. Энэ өөх тос маань өөр яг хэлээр одоо сайн муу өөх тос гэж. Ерөнхийдөө хамгийн ойролцоогоор хуваагдана гэсэн. Тэгэхээр яаж юм ихлээр сайн өөх тос нь бол яах нь вэ? Яг одоо хансан өөх тос буюу одоо өвчүү, сүүл гэдэг ч юм уу. Тэнд байх хэвээр. Энэ бол яг одоо цусан дотор хамгийн одоо юу гэдгийг ачааны машин гэсэн үг. Тэгэхээр ачааны машин гэсэн үг. Уургуудыг зовж аваач нь одоо тээвэрлэлийг хийн гэсэн үг шүү дээ. Муу өөх тосууд явах хэрэг ерөөсө таргалалт одоо яг энэ өвчлөлүүдийг хамгийн их үүсгэж явдаг. Одоо юу гэдгийг шаардлагатай. Үхрийн хавирганы тос бол одоо жишээлбэл муудаа ороод өөх бол тэгэл ер нь муудаа ороо явчих юм байна зү. Шар тос хамаагүй идэх юм бол бас буруу юм байна. Хайлмаг буруу юу? Үгүй яг буруу юу? Тийм. Өөх тосны хувьд бүх зүйл баланстай байх хэрэгтэй. Сайн гэд зөвхөн дан ингээд нэг шар тосыг хэрэглээл те. Тулширч болохгүй гэсэн үг. Тэгэхээр бүх энэ тосны хэрэглээ нь өөрөө хэмжээтэй. Бүх юм одоо үнэхээр энэ юм сайн гэл уугаад байвал тэр эмнийхээ хордлогонд орно шүү дээ. Ус ч гэсэндээ бас тийм тий. Сайн гэл. Тэгэхээр зохимжит хэмжээ гэсэн үг. Сайн өөх тос муу өөх тос гэдэг хоёулаа аль нь хэрэгтэй. Гэхдээ сайныг илүү төлөхөө нөгөө муу гэдгийг нь арай бага хэмжээтэй ингээд аль алийг баланстай хэрэглэх гэсэн үг. Тэнцвэртэй. Энэ сошиалор нэг ингээд хүмүүс одоо жишээлбэл ийм зүйлч ийм өөх тосыг хэрэглэж болохгүй, тийм ч өөх тосыг хэрэглэж болохгүй ч гэдэг юм. Эсвэл гурилан бүтээгдэхүүн огт хэрэглэж болохгүй ч юм уу. Эсвэл сахар одоо чихэр огт хэрэглэхгүй ч гэдэг юм уу. Энэ одоо жишээлбэл яг дотоод шүүрлийн одоо эмчийн хувьд та яг юу гэж боддог вэ? Яг цаныхаа хэлдгээр зохистой хэрэглээ гэж үздэг үү? Эсвэл огт хэрэглэхгүй байх нь зөв юм уу? За одоо сахарч байна уу, чихэрч байна уу, ундаач байна уу те. Энэ бүгд ингээд бие махбодод одоо бидний идэж байгаа хоолны ангилалд оруулах юм бол нүүрс усны ангилалд орчихно. За нүүрс усыг нь дотроо түргэн шимэгддэг, удаан шимэгддэг гэдэг хоёр ангилалчээ. Тэгэхээр саяны тэр чихэр шоколад одоо бүх хүмүүсийн юм одоо бялуу гэдэг энэ бүх зүйл болохоор түргэн шимэгддэг нь орчдог, ангилалд орчдог гэсэн үг. Тэгэхээр түргэн шимэгдэг гэдэг нь юу гэсэн үг юм хэрэг? Идлээ уулаа
маш богино хугацаанд цуснах сахарыг хэсгэнэ гэсэн үг. Удаан шимэгддэг гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр маш удаан хугацаанд бид одоо шимэгдээд ингээд урт хугацаанд энерги чинь хангаад тасралтгүй ингээд энергиэр ингээд одоо нэг 901 галт хөлж ийн гэж бодоход түргэн шимэгддэг гэдэг нь гал дотор цаас хийлээ бүргээл тусчдаг штэ. Яг тийм гэсэн үг. Удаан шимэгддэг гэдэг нь болохоор урт хугацаанд ингээл айгуу гоё юм дулаахан гэрийг байлгана гэсэн үг ерөнхийдөө. Нүүрсний яг аргалын гал шиг цогшгөл ингээд халаал байж их юм тийм. За тэгэхээр ер нь тэгээ хэрэглэх нь зөв болсон уу буруу болсон уу тэгээд. Тэгэхээр би бол аль болох удаан шимэгддгийг нь хэрэглэх нь зөв гэж хэлнэ. Ер нь. Тэгээд хүмүүс ч одоо тэгээд богино хугацаанд тэр түргэн шимэгдэг нүүрс усыг хэрэглэхлээр айгүй их одоо тийм одоо аз жаргалтай болоо тий. Аз жаргалтай болох тусмаа тэрэндээ донтдог. Тэгэхээр донтоод байгаа учраас тэрийг ойрохоор хэрэглээд байгаа. Ер нь бол хэрэглэх нь буруу. Гэхдээ ер нь өөрөөсөө зохистой хэмжээгээр жишээлбэл би нэг торт нэг жижигхэн төсмийг ингээд нэг ороод идэж болдсон байгаа зү. Өдөр идчих л дээ. Яагаад заав шин идэж байгаа. За өдөр үлдээ идэж болно гэдэг. Хүмүүс чинь ингээд одоо жишээ нь би зүгээр ингээд сошиал ингээд заримдаа харж байхад бүр ингээд огт ингээд тэрвэлж болохгүй гэдэг байхгүй. Тэгэхээр би хар ухаанаар ингээд бодох юм бол бага хэмжээгээр сахар байж ич намайг тижээж те. Тийм би ингэж ирч хүчтэй оройныхоо ядаж сексийг хэмээр байгаа байхгүй. Тэ? Зүг. Огт тэрвэлэхгүй болохоор ч одоо чинь болдгоо биш үл гэж би ойлгодог байхгүй. Тэгэхээр та бол мэрэгжлийн эмчийн хувьд одоо хүмүүс зөвлөхдөө ер нь бол бага хэмжээгээр зохист хэрэглээгээр бол хэрэгж болно л хэлж байгаа. Тий, болно. Хэтрүүлэхгүй. Нэг кейс байгаа. Жишээлбэл маа нэг хамаатны хувьд. Тэгээ яадаг вэ гэхээр ерөөс өдөрт байнгын кола уудаг байсаар хагаад одоо сахартай болсон. Ингээ явсаар хагаад яадаг вэ гэхээр нөгөө одоо зохисгүй хэрэглээ болоод юм гэсэн үг шүү дээ. Зохисгүй хэрэглээг байнгын хэрэглэснээс шалтгаалаад үүсэж байгаа гэсэн. Тэр одоогийн байгаа хүүхдүүд юу гэдэг вэ гэхээр одоо нөгөө тарган хүүхдүүд ч гэдэг юм уу те. Махлаг хүмүүс чинь яаж ийм ихлээр ерөөсөө л энэ сахарын асуудал буюу одоо нөгөө хүүхдтэй л яг тийм болгож. Сая нэг үзлэгээр хөдөө явж байгаад. Тэгэл яг орж ирж байгаа. Тэгсэн ингээ зүрх хөвдүүд иддэг гэнэ. Энэ ойролцоогоор нэг 13 та хүүхд 98 хэлтэй. Тэгээ би тэгвэл чи одоо ингээ 13 та. Хүнтэй зүг явж байгаа юу гэж ганцаар явж байгаа. Тэгвэл та ээжигээ дагуулд ороод. Яг адилхан таргун ороод ирж байгаа. Тэгээ би өөрт нь хэлсэн. Та яг ингээ яг өөртөө адилхан яг өөрийнхөө хийж байгаа зүйлийг яг адилхан өхөл ийм л бай. Гэр бүлэрэл хамаатнараа. Гэр бүлэрэл тийм. Тэгэхээр нэг ерөөсөө төрөн гут нь анхнаас нь өөрийнхөө иддэг болороо яг адилхан ингээл яг нуу таргалаад асуудал үүсдэг. Тэгэхээр би бол бүр тэр зэсмаа одоо яг уу айл гэрийн эзэгтэй нарыг хоол хийдэг гэр бүлээ одоо ингээд эдийн ондагаар дайлдаг штэ. Тэр утгаараа айл гэрийн эзэгтэй буюу эмэгтэй хүн аягүй тийм ухаантай байх хэвээр. Бас жоох эрүүл мэндийн жижигхэн боловсралтай байх хэвээр байна те. Тэр бол эзэгтэй хүний, гэргийн хүний, эхнэр хүний, ээж хүний үүрэг гэж би хэлнэ. За магадгүй яг уу хоол хийдэг эрэгтэй хүмүүс байдаг л та. Тэр бол аюу наашаар арчих. За байдаг тийм. Тэгэхээр гэртээ ямар хоол хийн яг тэр хэмжээгээр гэр бүлээ одоо халдварт бус өвчлөлөөр одоо халдварлалтгүй өвчнүүдээр гэр бүлээ өвдөхгүй юу гэдгийг тэр эзэгтэй шийдээд байгаа байхгүй. Хоол хийж байгаа хүн шийдээд байгаа байхгүй. Хамгийн гол үнэ. Тэгэхээр таргалалтыг дагаад маш их өвчлөлөд явдаг. Халдварт бус өвчлөлийн бараг л 80-90% гэж хэлнэ дээ. Уусалт бараг л 90% руу хүрнэ. Маш их өндөр хувийг эзэлдэг. Таргалтыг дагаад дараалт гэсэн хашаагийн одоо тэр зүрх судасны эмгэгүүд бүгд тэр чигээр орчин, илэгний өөхлөлт, манай дотоод шуурлалаас болохоор чихрийн шижин дээр нэмээд тулгуур эрхтнүүдийн өөрчлөлтүүд, сэтгэл зүйн хямрал, сэтгэл гутрал ингээ явах юм бол бүр маш их өвчлөлүүдийг үсгэгчдэг. Тий. Монголд одоо жишээлбэл мэдээ сахарын өвчин бол нэлээд олон байх шиг их байх шиг байна. Бас бамбай өвчлөл бас нэлээд олон байх шиг байна тий. Яг бамбай гэдэг чинь одоо ингээд энгийгээр тайлбарлах юм бол хаана байгаа ямар үүрэгтэй эрхтэй юм бэ? Миний ойлгож байгаагаар нэг энэ хавцаал байдаг л нэг юм жижигхэн л зүйлийг бамбай гэдэг шиг байна тий. Хүмүүс эмнэлэгт орж ирээ юу гэж хэлдэг гэхээр тэр зэсмэ. Би бамбатай болцсон. Жорж ирдэг байхгүй. Тэгэхээр би танд угаасаа байсан шүү дээ. Тэгээд би тэгдэг байхгүй. Тэгэхээр бамбай гэдэг эрхтэн сүүлийн үед урьдчилан сэргийлэх үйлчлэгээр бамбай яхааг оролцсон. Тэрнтэй холбоотойгоор зангилаа гарангуут л одоо нэг ямар нэгэн эмч наа чи хавдар байх магадaltaй өстэй нэрэ. Тэр нарийн мэржлийн эмчтэн үзүүлгээд айгүйх ачааллыг нэмээд байгаа юм бол. За тэгэхээр бамбай гэдэг эрхтэн болохоор хаана байрлалт гэхлээр цагаан мөгөрсөн хоолойны 2 болон 3 дугаар цагаан мөгөрсөн хоолойн дээр байрладаг. Баруун дэлбэн, зүүн дэлбэн, хүзүүвч гэсэн 3 хэсгээс тогтдог. За дэлбэнүүдийн хувьд баруунаас зүүн дэлбэний урт нь болохоор 6-7 см, урт нь болохоор 1.5-2 см иймэрхүү ийм жижиг хэрэгтэн байдаг гэсэн стандарт ерөнхийдөө ийм хэмжээ.
Энэхүү бамбайн эмгэгүүд дотор маш олон эмгэгүүд байдаг. Бамбайн хордлого, бамбайн дутагдал, Гревси өвчглүүд, автоиммуны өвчин, бамбайн зангилаа гэх мэтчлэн маш олон байгаа гэсэн үг. За тэгэхээр бамбайн нийтлэг ард иргэдэд зохиолдож байгаа болохоор бамбайн зангилаа байгаа. Энэ зангилаа бол маш олон шалтгаантай. Яа тутлын эмгэгүүд ч бас ордог гэсэн үг ерөнхийдөө. Бамбайн зангилаа юунд үүсгэдэг. Тэгэхээр ихэнхт нь юу гэж хэлмээр вэ гэхлээр хүнийг шууд урьдчилан цэвэрлэх үзлэгээр нэг зангилаа онцлогдсон гуталтай. Хүч чи хавдар гэж хэлээл тэ. Тэр ар гэрийг хямраагаал стресстүүлээд байх шаардлага байхгүй. Дотрын эмчнэр бол харьцангуй энэ бамбайн эмгэгүүдийг судалсан байдаг учраас бамбайн зангилаатай байлаа гэд та яг тэр нарийн мэрэгжлийн эмч бамбайн хавдар гэдэг бол амар хавдар гэдэг үг хүнд аюу хүнд тусдаг тийм үү. Тэгэхээр хавдар гэдгийг яаж оншилтын гэхлээр эхоны хяналтан доор хатгалт одоо хийгээд одоо эхоны хяналтан доор тариа идэг зүү шиг юм зүүгээр хатгаад нарийн ис аваад им хавтгаа одоо юм нэг шилжиг юм дээр ингэж нагаад эсийн нарийн бүтцийг нь хардаг байхгүй. Тэгээд энэ эсийн төвшөнд хавдрын эсийн хувирал өөрчлөлт байна уугүй юу гэж үзчихтэй. Өөрчлөлттэй байх юм бол үнэхээр хавдар байна гэдээ онцлогдчихно. Өөрчлөлтгүй байх юм бол тэр зүгээр л одоо ямар нэгэн хоргүй тийм зангилаа байна л гэж үзсэн гэсэн үг. Цусаар ихтэй мэдээж нэг хавдрын маркет авна гэвэл тэ тэгэхээр чинь бас цусаар бас жоохон мэдэгдэх үү? Бамбаны хувьд цуснаа эсрэг бий антибиотик эсрэг бий байхгүй. Тэгэхээр биопсигоор буюу хатгалтаар хамгийн одоо онцлно гэсэн үг. Тэгэхээр бамбайн онцлогтой цусны шинжилгээгээр үйл ажиллагааг нь үнэлж байгаа. Тэр эхогоор болохоор бүтцийг харж байгаа. Бүтцэд зангилаа ч юм уу ямар нэг өөрчлөлттэй байх юм бол хатгалт хийх шаардлагатай зангилаа байдаг, хатгалт хийх шаардлагагүй зангилаа байдаг. Эхоны хяналтаараа бас үнэлдэг байхгүй юу? Эхоны хяналтаар нь үнэлэнгүүтээ 1 2 3 4 5 гэдэг эхоных нь тэр одоо харагдац кальцчихсан байна уу, хэмжээ нь ямар вэ тэрнээс нь шалтгаалan ингээд 5 ангилд оруулж тээ. 1 2 3 нь хүртэл болохоор зөв харьцангуй хавдар байх магадлал биш буюу ус давмгайлсан цистик юм одоо нэг зангилаа гэж болж байна. 4 5 бах юм бол ер нь эсийн FNA буюу ерөнхийдөө нэг эхоны хяналтан дор хатгалт хийдэг шинжилгээ хийлэг гэж зөвлөдөг. Зангилааг ингэдэм болов одоо зангилааг энэ тариагаар бол эмчилждэг бах тийм үү? Болох уу? Зангилааг яг уу сүүлийн үед ийм төлдөг арга гарсан байгаа. Тэгээд тэр зангилааны бүтэц хамгийн чухал байхгүй юу? Ус давмгайлсан зангилаа. Зүгээр ямар ч эдийн өөрчлөлт байхгүй. Зүгээр дотор нь юм нэг ус давмгайлсан байх юм бол тэр усын сорвуулж аваад нэг юм манай эмнэлгүүд ба зарим эмнэлгүүд хийдэг одоо шимэгдүүлэх тийм тариа хийдэг ч юм уу. Зүгээр эд давмгайлсан байх юм бол эсийн шинжилгээнд 5-9% өөрчлөлтгүй байх юм бол түлх арга бас байдаг гэсэн. Ер нь бол нэгдүгээр эмнэлэг бол манай хамгийн том, хамгийн ууган эмнэлэг 100 жилийн түүхтэй эмнэлэг түрүү хэлээ ярьжсэн. Тэгэхээр одоо нэгдүгээр эмнэлэг дээр таавал одоо яг фронт дээр байгаа эмч шүү дээ. Хүн болгоныг үзэж байгаа. Ерөнхийдөө Монголд одоо эмэгтэй хүмүүс бамбагаар өвдөх нь их вэ нүү, эрэгтэй хүмүүс давмгайлч нь үү? Би яагаад ингэж асуугаад байх юм бол эмэгтэйчүүд зүйлээ жоох ууртай байгаа даа. Тэгэхээр энэ харшилт юм уу? Энэ тал дээр тавь гэж бодож байна. Ер нь судалгаа байдаг болов. Яг уу эмэгтэйчүүд илүү давмгай байдаг. Шалтгаан гэх юм бол нөгөө нөхөрчхийн процесстэй асуудалтай холбоотойгоор эмэгтэйчүүд илүү түлхүү байдаг. Гэхдээ эрчүүдэд ч гэсэн бамбайн зангилаа, бамбайн асуудлууд бас үүсдэг. Яагаад гэвэл тэр бас тамхины нөлөөлөл бас нөлөөлдөг. Нөгөө бамбайн зангилаа, бамбайн асуудал, бамбайн хордлого үүсгэд. Тэгэхээр эмэгтэйчүүд илүү одоо харьцааны хувьд 3-1 юу хийдчихлээ нэг тиймэрхүү байдаг хаа. Одоо би ингээ хөдөө орон нутгаар яваад үзлэг хийж байгаа. Тэгээ томчууд өмнө нь эхлээд томчуудыг үздэг байсан. Тэгээ томчуудыг үзэхэд ихэвчлэн яадаг вэ гэхэлэр их зовуурууд бол зүрхний зовуур илрээд байна гэх. Тэгэхээр яадаг вэ гэхэлэр тэгээ ингээ зүрхний зовууруудыг үзээд зүрхний бичлэгээр үзээд эхоогоор үзээд за зүгээр байна гэх. Үгүй дийлс болохгүй байна гэдэг. Ингээ энэ дээр яг бамбагийн шалгаад үзэхэд даалангуй эмэгтэйчүүд бол яадаг бамбаа өөрчлөлтөнд орчих. Орлогонд юм уу? Үгүй бол дутагдсан байна. Тэгээ энэний эмчилгээ нь бол юу гэхээр эхлээд бамбайг л зүгээр болгож ижил зүрх зүгээр болгоно гэсэн. Тийм зовөр байх. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр хөвчтөн саяны ярьж байгаа нөгөө ууртаа болоод байна гэдэг. Тэгэхээр юу ясэм дээр гормоны өөрчлөлт нь буюу одоо бамбайн дутагдлын илүүдл болоод энээсээ болоод элсэлтүүд явагдаад байдаг талууд бас их байдаг. Манай бамбайн эмгэгүүдийн хувьд бамбайн хордлого гэж хэлээд байгаа. Тэрэн дээр болохоор зүрх маш их дэлсдэг. Зүрх зүрэн дэлсэл цалгалаал, чичрээл, хар хөлсөн цуваал, тураал, нүдэн зарим нэг хүмүүс нь бүр нүдэн ингээд томраал. Бүр богино хугацаанд ерөөхдөө тийм өөрчлөлтүүд гардаг гэсэн. Энэ бол бамбай хордлогын шинж. Бодисын солилцоо итгэвчдэг бамбай хордлогын үед. Бамбайн дутагдлын үед эсэргээр бүр яг ингээд алга эргүүлсэн юм шиг таргална. Ярьж байгаа хэлж байгаанууд аашрын хөдөлгөөнүүд аашрын хавгнана. Тэгээд зүрхний цохилт маш их цөөрдөг хэвийнээс тий.
зүрхний цохилт чи хэвэндээ нэг 60-аас 90 гэж үздэг бол бамбайн хор дутагдлын үед бүр 60 доош 30 40 50 байх шээ. А гэхдээ бамбай асуудалгүй хэрнээ бас зүрхний цохилт цөөн хүмүүс байдаг. Тэр үл гэдэг ямар ч асуудалгүй шүү дээ. Тэр бол ямар ч асуудал. Харин ч уртслан тий. Тийм үү. Ерөнхийдөө судалгаагаар ингээд үзэнгүүт ингэж байгаа юм. Яст мэлхий 1 минутанд 24 удаа зүрхэн цохилдог юм. Нэг одоо юу гэдэг нэг 100 амьдэрдэг одоо нэг юу гэдгийг нэг амтэн одоо шумуулч гэдэг юм уу те. Эднэр бол юу гэхээр 1 минутанд 160-аас 170 одоо пульстэй байдаг гэж өндөр зүрхэн цохилдог гэж. Тэгэхээр удаан цохилох гэж уулан сайн. Тэгэхээр юу гэж хэлгээд нэхлээр бид нар анх төрөхөд яадаг вэ гэхээр хүүхдийн зүрхний цохил өндөр байдаг. Тэнгуут одоо ч зүрхний хаалга хэлсэн хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр манай хүүхд ингээ амар гинт цохилоод ингээ зүрхэнд илсээд идэг болчихлоо. Эннээсээ бол ууртаа болчихлоо гэдэг. Тэгэхээр юу гэхээр ер нь бол ингээд анх төрсэн цагаас эхлээд пульс маань өндөр явсаар хагаад хамгийн сүүлд одоо ингээ нас суу боцин солилцоо удаашрах тусам пульс маань багс. Энэний яг гол зөөврүүднүүд бамбайн хордлоготой хүмүүс мүү дутагдaltaй хүмүүс бол хөвчлэн зүрхт илснэ л гэж байна. Тэгэхээр нөө зүрхэн дээр очиод идэг зүрхний эмчтэр нь үгүй. Дотоод шүүрлийн эмчтэр. Тэгээ зүрхнийхэн аягүй хөрхөн бүүтэл явуулдаг л да. Нэг ийм юм байна л да. Одоо ингээд янз янзын давс рекламддаг штэ. Ийм давс, тийм давс, ямар эрдэнэстэй юм дурстай гэдэг. Тэгээ нэг хэсэг яасан юм. Манай Монгол улсын йоджуулсан давснаас жоохон татгалзаж эхлээд тэгээд тэрнээсээ улбаалаад бас одоо хэдэн жилийн дараа хор нөлөө нь гарч ирж байгаа гэж би сонссон. Энэ үнэн болов уу? Альбиасны Монгол улсад хийсэн судалгаа бол байхгүй. Гэхдээ йодын хэрэглээг багасгах гэдэг өөрөө бол би йодын шалтгаантай бамбай эмгэгүүдийг үүсгэх шалтгаан. Энийг яг судалгаагаар Монгол улсын тархалт тэр байдлыг нь тогтоож байгааг учраас ерөнхийдөө бол йод хэрэглэхгүй байх нь бамбайн йод дутагдлын эмгэгүүдийг үүсгэх бол шалтгаан болно. Тэгэхээр давсыг рекламдаад байгаа шалтгаан нь юу юм гэхээр тэр үл зүгээр бизнес салбарын асуудал. Мангадгүй йоджуулсан давс идэхгүй ч гэсэн хангалттай хэмжээний йод авах өөр хүнс хэрэгэлдэг бол бас болж байна. Жишээ нь ямар одоо йод одоо өөр одоо баруун орнууд чинь сүүгээ кальцжуулсан, йоджуулсан ч юм уу тийм. Монголд бол одоо альбиас бүр яг ингээ йоджуулсан давснаас өөр хүнсний бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр цөмөрөө элдв янзын давс хэрэглэхээс өмнө йоджуулсан давсаа хэрэглэцгээе. Йоджуулсан давсаа зөв хэрэглэе ёо. Баг хэрэглэх үү ер нь давсны хэрэглээ чинь 3-5 билүү? Тий, 3-5 грамм. Өдөрт авах нь уу? Хоногт. Тэгэхээр их баг хэрэглэх хэрэгтэй юм биш үү? Ер нь бол тий. Тэгэхээр баруун аймгийнхан чинь нэлээд давсны хэрэглээ өндөр өгдөг үсттэй. Их давстай зайтай шуруг хоолтой байдаг тий. Тэгэхээр тэнд ийм судалгаа байд юм болоо тэд нэр давс их хэрэглээд наслалт богинч байд юм уу өвчлөлт их шалтгаан болсон байдаг. Тийм. Ер нь бол одоо яг тэгээд үзэн гут Монгол улс дээр судалгаа хийгээд үзэхээр ихэнх нь яадаг вэ гэхэлэр ерөөсөө давсны тэр хэсгээр бол юу гэхэлэр олон хорт тавдар гэдэг юм уу те. Хавдрууд их байдаг. Дээрээс нь давсны хэрэглээс шалтгаалаад даралт ихсэлтүүд их өндөр байна. За харуултууд гэсэн гэл ингээд явчихна гэсэн. Тэгвэл багасгах л ёстой байна. Ер нь бол баг багтаа. Гэхдээ сөргөн ч гэсэн хэлжсэн ийм тун хоёр таарна. Аливаа юмны юм таарах хэрэгтэй гэдэгтэй адилхан бүх юм зохистой хэрэглэх нь хэцүү. Одоо дөрөв ярьжсэн өвчөөний махыг одоо итгэн зөвөө гэж байгаа. Гэхдээ нэг өвчөг бүтэн нэг дөр сууж байгаад идчихвэл энэ ч бас тосны илүүдэл гаргалаа гэж байна. Юу гэж тэгж итгэв таашаа. Идэн шүү дээ. Мэдхгүй хүмүүс идэн. Сайн гэж одоо тэгээд бүтэн нэг хоньны сүүл мүл идчих магадгүй хүмүүс хитрхийг тууширдаг шүү дээ ер нь монголчууд. Тийм ээ. Тэр нь сайн, энэ нь сайн гээл те. Тэгэхээр йоджуулсан давсаа би хэрэгэл гэж зөвлөнө. Тэгээд хэрэглэхдээ нэг хоол гаргахынхаа өмнөхөн давсаа хийвэл илүү зөв байдаг. Тийм үү. Хоол хийж эхлэхээс дуусах хүртэл ингээд буцлагсаар юм байгаа л тэгэл хоол болгочдөг те. Тэгвэл нөгөө манай хэний ингэдэг чинь бол хамгийн зөв байсан байж те. Зөв хэмжээгээр зөв цагтаа зөв үед хэрэглэх нь одоо аюу чухал гэх юм уу? Тэнцвэртэй. Ойлголоо. За одоо бид нэр бамбайн энэ янз янзын тэр зангилаа хавдарч байдаг юм уу те. Ер нь тэр бамбайн өөрчлөлтүүдээс бид нэр яаж өөрсдийгөө хамгаалах юм. За йоджуулсан давс хэрэглэх юм байна. Өөр ямар биднэрт арга байна? Бамбай эмгэгүүдээс өршлөн сэргийлэх юм бол яг хорт зуршлуудаас татгалзах хэрэгтэй. Дээр нэмээд удамшлын нөлөөг бол бид нэр одоо нөлөөлжүүлж чадахгүй шүү дээ. Удамшлыг бол одоо бид нэр өөрчилж чадахгүй. Яаж чадахгүй бэнд байгаа тий. Удамшил нас одоо ийм эмгэгүүд бид нэр өөрчилж чадахгүй. Тэгэхээр бол өөрөөсөө шалтгааллах буюу идж байгаа ууж байгаадаа анхаарна. Дээр нэмээ хорт зуршлаас багасгах хэрэгтэй гэсэн үг. Одоо бид нэр ер нь ингээл нэт ингээл үзчихээр гадаад ч тэр дотоодын ч тэр ингээл хүмүүс жишээлбэл сахарыг бол огт хэрэлж болохгүй гэдэг ч үт юм уу те. Тортыг бол огт хэрглэж болохгүй, эсвэл амттан шоколадыг бол огт хэрглэхгүй байж гэдэг юм уу. Иймэрхүү тийм уриалга эсвэл ийм эрүүл мэндийн зөвлөмжүүд их яваад их юм аа. Энэ аль зэрэг зөв юм бэ? Би бол нөгөө имийг бол ингээд нэг ус ч гэсэндээ нэг тодорхой төвшин дуугаал болох хэвээр. Огт ус уухгүй гэж угаасаа байхгүй. Тэрнтэй яг адилханаар
чихэр шоколадыг ч гэсэндээ ингээд нэг жижигхэн нэг өдөрт нэг жоохон шоколад идчихэд одоо яах вэ те. Чи өөрийгөө тэгж боддог. Тийм учраас мэрэгжлийн эмчаас яг юу гэж боддог бид нар тэг сонирн байна л та. Наа асуултнаас чинь саяны асуулт ярьж байгаагаас чинь би 5 6 асуулт гаргаж өөртөө ойлголоо. За, ер нь би тэгжил асууд юм даа. Нэг өгүүлбэрээр уг нь бол баг 9 10 л асуулт асуусан байх шүү дээ. Ухааны хүндээ гэдэг шүү. За тэгэхээр нэгдүгээрт 100 жилийн төвхтэй эмнэлгийн фронт дээр дотоод чөрлөлийн эмчээр ажиллаж байгаа манай 2 амбулатор зэрэг ажилладаг. Жилд 20-с 24 мянган хүн үйлчлүүлдэг. Үүнээс 14-өөс 15 мянган чихрийн шижингийн эмгэгүүд байдаг. За тэгээд үлдсэн одоо 8-9 мянган гэсэн үг шүү дээ. Бамбаа эмгэгүүд илүү их түлхүү эзэлдэг. Тэгээд тодорхой нэг 2-3 мянган одоо саяны нэг миний 6 бүлэг өвчлөлийн нэг өөрний дээд булчирхаа хүн чинь дайрах яасан ийсэн гэдэг тэд нар ерөөхдөө эзлэх. Жирэмсний чихрийн шижингүүл яг шууд чихрийн шижингүүр оруулж чинь гэсэн. Иймэрхүү ерөнхийдөө ард иргэдэд ийм ачаалттай үйлчилдэг. Нэгдүгээр асуултанд хариуллаа. За тэгээ хоёрдугаар асуулт нь болохоор энэ хооллолтын хувьд асуугаад байна те. Тэгэхээр хооллолт гэдэг бол маш чухал. Халдварт бус өвчнөр өвдөхгүй бай гэх юм бол зөв хооллох, зөв хооллоод, зөв цагтаа унтаад, зөв цагтаа амраад, зөв усаа уугаад, зөв хөдөлгөөнөө хийгээ явах юм бол халдварт бус өвчнөр өвдөхгүй байх ч боломж байгаа. Ер нь бол халдварт бус өвчин гэдэг чинь халдварлагдахгүй өвчнийг хэлж байгаа байхгүй. Танаа өөрөөс чинь шалтгаалж байгаа энэ өвчлөлүүдийг хэлж байна. Халдварт өвчин гэхлээр та зүгээр сууж байгаа ч өвдөж болно гэсэн. Агаар туслаар ч юм уу тийм ингээд халдвар ийм өвчлөлүүд гэсэн. Тэгэхээр халдвар туснаас өвдөхгүй тулд бол хооллолт хамгийн чухал. Тэр зам айлын эзэгтэй хоол хийдэг хүмүүсийн аягүй чухал одоо нөлөөлөл гэсэн. Гэр бүлийн хүмүүс бөөнөрөө эсвэл бүдүүн байдаг те. Зарим нэг гэр бүл эсвэл бөөнөрөө ийм аягүй гой туранхай байлг байдаг жишээ. Тэгэхээр хооллолтын хувьд бол хоолноос бид нар яг юу авдгийг гэхлээр хамгийн чухал одоо тэр тавхтай хоолноос хоолоор би шууд төсөөлөө авчээ. Тэндээс нэгдүгээр уураг авна. Уурагт юу арах вэ гэхээр одоо юу арах вэ? За мах орно өөр. Ахаад мах. Уураг бол одоо чинь вандууч гэдэг юм шиг шүнд бол маш их хэмжээгээр бол уураг бол агуулж байгаа л да. За тэгэхээр уураг гэхлээр мах, өндөг, дүүфүү, вандуй гэдэг юм одоо ийм уураг концентрээр авчиж, бүх төрлийн махнуудаар авчиж байгаа тийм үү? За тэгэхээр дараагийнх нь болохоор нүрс ус энерги хамгийн чухал. За нөгөө торч чихэр шоколад ч л орж шүү дээ. За тий, торч чихэр нүрс усыг дотор нь 2 ангилжээ. Түргэн шимэгддэг, удаан шимэгддэг гэж. Тэгэхээр түргэн шимэгддгийг айлуулах бага ав. За тэгэхээр чихэр шоколад тортыг бол жоохон бага хэрэглэе гэж байгаа. Удаан шимэгддгийг илүү төлхөө хэрэглэх гэсэн үг. Тэгэхээр удаан шимэгддэг нүрс ус гэхээр одоо будаа, гурил орчиж जैन те ерөнхийдөө илүү. Тэгэхээр би бол будааг бол аль болох нэг юм хальстаагаар нь хэрэглэж зөвлөлтэй. Одоо бор будаа, гурвалжин будаа, хүц будаа тэгээд одоо будаанууд ч аюу дотор олон янз штэ. Тэгэхээр шууд цагаан будаа хэрэглэж байгаа хүмүүс шууд тэр хальстаа будаар шилжиж чаддаггүй байхгүй. Тэгэхээр айжимд нь тэр хоол хийж байгаа гэрээ эзэгтэй нар ингээд шилжүүлчихдэг. Хольж агшаагаа тий. Одоо 50% нь цагаан будаа, 50% нь 30% нь гурвалжин будаа, 20% нь хүц будаа ч юм уу тий. Ингээд айжимд нь шилжүүлсээр байгаа зөв рүү тэмүүлүүлчихдэг. Энэ бол аюу зөв арга байдаг. За гурилыг би бас уучлаарай хамгийн зөв юу бол зүгээр хийсэн юм зүгээр гудар шүү дээ. Наад агшаасан будаа зүгээр гудар хийсэн хоол зүгээр гудраацтай гэдэг чинь хамгийн зөв хөлбөр шүү дээ. За гурлах нь. Тэгэхээр ч нэг эзэгтэй гарт ерөөс өвдөхгүй болов яах вэ гэдэг нь бүх юм гарт нь байгаа байхгүй тий. Тийм ер нь тийм байна тий. За тэгэхээр гурилны хувьд болохоор 2 дугаар гурилыг бүлгүү хэрэглэхийг зөвхөн 2 дугаар гурилч гэлтгүй өөр аяг маш олон гурилнууд бас гарцсан. Тий. Тэгэхээр майлингийн гурил яасан ийсэнгийн бүр айгүй юм гоё. Тийм тий. Гурилнуудын сонголт байдаг гэсэн. Тэгэхээр зөвхөн 1-р гурил цагаан гурил гэдэг илүү гоё гэдэлгүйгээр тэгж хар бор үртэй тиймэрхүү хүнс рүү шилжүүлэх нь чухал байдаг гэсэн. Тэгэхээр нүүрс усны хувьд бол түргэн шимэгддгийг маш бага хэмжээтэй хэрэгэл. Үнэхээр чадхаар байвал бити хэрэгэл. Тий. Удаан шимэгддэг нүүрс ус. За өөр нөгөө тавхтай хоолны чинь 4-ний 1 нь уураг болцсон, 4-ний 1 нь нүрс ус болцсон, үлдсэн 50% нь ногоо байх хэвээр. Тий. Одоо ногоог гараар багцаа авах юм бол нэг удаагийн хооллолтон дээр шүү дээ. 2 гараа ингээд нийлүүлсэн хэмжээний ингээд дээр нь овоолсон хэмжээний юм ногоо байх хэвээр. Ногоон дотор гэхдээ төмс ордгоо шүү.
төмс нүүрс усны ангилд За орчдөг. болоо чи хүнсний ногоо гэдэг угаасаа наа чи бага ангид хичээл ордیں۔ Одоо тэр төмс чинь хүнсний ногоо байха болсон нүүрс усны ангил руу орсон. Фүү. Тэр гурил будаатай найз болсон. Тийм тэгэхээр хүнсний ногооны хувьд бол тийм ийм ногоо хэрэглэх хэрэгтэй нэг удаагийн хоолндоо. За нүүрс усыг болохоор ийм нэг атгасан гарны ийм хэмжээний нүүрс ус. За махыг гэмээр алгын чинээ чигчүүрөний зузаантай. Ийм мах байх юм л гэж хэрэглэн гэсэн үг. За одоо юу үлдчихв? Одоо өөх тос юм уу? Тийм шүү дээ. Саяны яриад байна өгч орж ирнэ. Тэгэхээр өөртсийг гараар багцаа авах юм бол би айгүй энгийнээр гараар тайлбарлах юм бол чигчүүрөний 1-р үеийн хэмжээний иймэрхүү хэмжээний нүүр өөхтс хэрэглэж болно гэсэн үг. Тэгэхээр таны идэж байгаа мах чи ийм өөхтэй байж болно гэсэн үг. Эсвэл та махан тосонд шаардсан байж болно шүү дээ. Тэгэх юм бол энэ өөхтс авчиж гэнэ гэсэн үг. Тэгэхээр таны тавхтай хоол бол яг иймэрхүү үйл бүтцтэй байх хэрэгтэй гэсэн үг. Ерөнхийдөө монголчуудын хоолны хэрэглээний хувьд угаасаа ногоо маш багатай хэрэглээтэй байдаг. Би 2018-19 онд Азийн микробиомын төсөл 4-ийн хүрээнд хөдөө нутгийн 3-4 аймаг 5-6 сумаар судалгааны багтан судлаач эмчээр явсан. Тэгээд миний тэр судалгааны ямар судалгаа хийсэн гэхлээр тэр Азийн төсөл учраас яасан гэхлээр монголчуудыг илүү хөтөлгөө ингэж бүр үе шаттайгаар оруулсан. Яагаад гэхлээр цагаан эдэ их хэрэгэлдэг. Тэгээд цагаан эдэ их хэрэгэлдэг учраас эзний хэвийн бичил битэн гэж ярьдаг штэ. Тэрний төрөл зүйл манай монголчууд илүү их маш их өндөр. Бусад орнуудаас Аз дотор. Тийм учраас илүү анхаарал татаад тэгэнгүүтээ цагаан эдэ хэрэгэлдэг цаг хугацаагаар нь буюу тэр тусмаа одоо пробиотик гэдэг ааш ашигтай бактери да. Тэр ашигтай бактери монголчуудын хүнсэн дотроос юунд байдгийг гэхлээр тарганд айрганд байдаг. Ашигтай бактери бүр яг бүр байглаараа тэр ингээд өвөрмөц юм бүтцээр айл болгоны тэр хэвийн бичил биетнүүд нь өөр. Яг бүгд адилхан биш. Байх жишээ. За тэгээд тийм байдаг учраас Улаанбаатар хотоос тэгэнгүүтээ аймгийн төвөөс тэгэнгүүтээ хөдөөний одоо сумаас тэгэнгүүтээ бүр яг малчин айлын хотноос нь ингээд 4 бүлэгтэй. Тэгэнгүүтээ энэ дотроо би хэвийн эрүүлж одоо биеийн хувьд эрүүл таргалалттай тэгэнгүүтээ чихрийн шижинтэй ингээд бүр айгүй олон юм бүлгийн хүмүүсийг ингээд судалгаанд авч хэрэгжүүлж авсан. Энэ хөө судалгаа нь яадаг гэхээр гидсний хэвийн бичил битнийг судалж байгаа учраас нэгсэндээ зүгээр баасын авна тэр хүнээс. Угаас аваа явсан. Нэгдүгээрт тусгай тийм зааварчилгаа өгж тийм сав өгөөд баасын авна. Хоёрдугаар өтгөний авна. Тэгээ одоо айгүй би энгийнээр яриад байгаа шүү дээ. Хоёрдугаарт яа тийм гэхээр бүхэл бүтэн 7 хоног идсэн хоолных нь менюг авдаг байхгүй. Одоо та 2-3 хоногийн дараа ирнэ гэж тооцоолж байвал өнөөдрөөс өмнөх 3 хоногоо өнөөдрийг оруулаа ингээ 3 нийтээ 7 хоногийнхаа хоолны юг авчруулад. Тэгээ тэрэн дээр нь анализ хийж байсан. Тэгээд тэрөөс хүнсний ногоо жимсний хэрэглээ маш бага. Угаасаа тийм судалгаа халдварт зөвчлөлийн судалгаагаар ч гэсэн угаасаа хэрэглээ маш багатай байдаг гэсэн. Жимс ч л байхгүй л дээ тий. Жимс бол угаасаа бол баг жимс байхгүй. Энгийн хүнсний ногоогоо хүртэл аюу маш бага хэрэглэдэг юм байлаа. Тэрний судалгаа халдварт зөвчний судалгаагаар ч гэсэн батлагдсан байна. Азтай бол манайх бол хүнсний ногоо ер нь баг хэрэглэдэг орондоо л ороо явчих чинь үү тий. Ер нь судалгаа харьцуулахад дараа. Бага. Тэгэхээр ер нь бол цаашдаа саяны ярьж байгаа одоо нэг тавхтай хоолн дотроо бол ногоог бол бүтцээр их байх хэрэгтэй юм байна. Хоёр алгаа нийлүүлсэн хэмжээний овоолсон хэмжээний ногоо орох хэрэгтэй. Тэгээд бас архи спиртийн төрлийн зүйлч гэсэн стандарт хэрэглээд байдаг шүү дээ. Тэ? PV 0.33 нэг удаагийнх. Илүү уухгүй. Вайн 100 г. Энийг яг ингээд үзэнгуут яаж юм гэхээр нэг удаа эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хэмжээ. Гэхдээ нэг цаг дотор тэр нь ингээд явагдаад явах дараа чи нэг цаг дотор ахаа 33-ыг ууж болно. За арайч та. Тэгээд болно яг зөв юм байна. Зөв гаргал байна. Шимэгдээд явж байгаа шүү дээ. Шимэгдээд ингээд яваад дуусна. Цаг нэг биш. Цаг дотор уусан ганц пив тэгээд гарахгүй хайчдаг юм те. Тэр чинь шээсээр гараад хөөгдөл гараад явна шүү дээ энэ ч та. Ингэж 4 гуйлахгүй. За гэхдээ энэ бас бүтэхгүй юм байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг говьлохгүй шүү. Хоолны асуудал бол яг ингэ явчихж байгаа. За тэгэхээр одоо юу гэж хэлэх вэ? Хотцсноос шалтгаалаад яаж юм гэхээр илүү таргалалт энэ одоо юу гэдгийг амьдралын хэв маягаас бол шалтгаалж байгаа л да. Тэгэхээр энэ дээр бас нөгөө хөдөлгөөний дутагдлууд шаардлагатай байх тийм ээ. Тэгэхээр энэ дээр та юу гэж боддог? Улаан одоо Монгол улсын насанд хүрэгчдийн 2 хүн тутмын нэг нь таргалттай. Гэсэн таргалт гэжтэй биеийн жингээ илүү талтай.
Харахад ойлгож та. Хоёр хүн судалгаа бол яг үнэн л байдаг юм байна. Хоёр хүн дутгийн нэг хоёр тасрын нэг. Би бас ороо явчих юм байна. Битүүрийн лайлыг болоод явлаа л та тийм. Тэгэхээр таргалалтыг дагаад нөгөө чихрийн шижин зүрх сүцний эмгэхгүй даралт ихсэх үе мөчний өөрчлөлт ингээд илэг өөхлөлт гэл бүх юмнууд ингээд бүх өвчлөлүүд халдвар тус өвчлөлүүд дагаа авчдаг гэсэн үг. Тэгэхээр таргалалт гэдэг бол одоо тэр өвчнүүдийн суур эхлэл тавигдаад ингээд явж гин гэсэн үг. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Яг нь ер нь бол одоо ингээд өвчлөлт дотроос саяны халдвар бус өвчин гэж ярьж байгаа тийм. Халдварт бус өвчин гэдэг явангууд ихэвчлэн хүмүүс ихэнх нь сахарын өвчнүүд. За энэ сахарын өвчин дотроос юу гэдэг вэ гэхээр би бол энийг айгу муухай гэж боддог байхгүй. Яг тэгэхээр жишээлбэл хүн ингээд нэг хувц өмссөн байж байгаа. Тэгээ хувцас өмссөн байж байгаад яаж юм гэхээр нэг ундаага асгачлаа гэж бодъё л та. Дардагаад хатчихдаг штеп. Энэ үрээд нэг ингээд бүхэн бужигнаал унтдаг тийм. Сахарууд яг тэрнтэй адилхан судасны ханыг бусад эрхтүүд ингэж гэмтээдэг. Хамгийн одоо аюултай өвчнүүд энийг байгаа. Тэгэхээр одоо улсын 1-р төвийн эмнэлэгт жилдээ шинээр онцлогдож байгаа яг сахарын өвчнүүд хэр зэрэг их байх вэ? Мөн эмчилгээ гэхээр одоо юу гэдгийг хүмүүс маань тууштай явж байна. Эхний асуулт нь. Хоёр дахь нь болохоор за эхний асуулт юм. 15,000 тий? Амтлаараар үзүүлдэг нь 15-аас 14-өөс 15,000 хүн үзүүлдэг. Авто үзэлтэй нийлээд. Тэрнээс онцлогдож байгаа нь шинээр онцлогдож байгаа нь за би яг статистикийг яг анзаарсангүй. Ерөнхийдөө бол манай 1-р эмнэлэг чи өөрөө нэг Монгол улсын хэмжээний лавлгаа шатлалын эмнэлэг. Тийм болох учраас яг бид нар дээр ингээд зорж ирж байгаа нь л амбулатороор 14-өөс 15,000 байгаад байгаа боловч бусад бүх тасгуудаар чихрийн шижинтэй хүмүүс байдаг. Яралтай мэдсэлд орох гээд ирдэг. Одоо тэр цэсмаа бүр эрүүн нүрийн тасаг бол бүр тэр цэсмаа манай чихрийн жижигэр дүүрсэн барал манай нэг 2 дахь тасаг шиг байж байгаа жишээний мэдрэлийн тасаг. Яагаад гэхэлэр чихрийн шижин өвчин маань хүмүүс бодохтой гэдэг байхгүй. Сахараас болоод л бөөр муудчлаа. Сахараас болоод нүд гэл ингээл ганц эрхтнэр нэг салгаад байгаа байхгүй. Хүний бие эрхтэн чинь цогцоороо нийлж ээж энэ хүн гэдэг юмыг бүтээж байгаа, ярьж байгаа, харж байгаа, үзэж байгаа бүх юм мэдрэхүй ингээ бүх юм ажиллаж байгаа. За тэгэхээр чихрийн шижин өвчний хамгийн муухай гэж сая хашаа хэлээд байгаа шалтгаан нь юу юм гэхээр судас хаан байна. Тэр бүх эрхтнийг өвтгөн. Айж юм да. Тий, айж юм да. Тэгэхээр судас чинь өөрөө нэг ийм одоо байлаа гэж бодох нь энэний дотор цус урсаж байгаа штэ. Гэтэл чихрийн шижинтэй хүн яадаг вэ гэхээр зөвхөн цус нь одоо хэвийн хүний сахараас 3-4 дахин сахар нь өндөр байгаад зогсохгүй. Дээр нэмээд нөгөө нэг муу өгцөс гэдэг байгаа. Тэр юмнууд ч ороод ирдэг байхгүй. Тэд нар яадын гэхлээр судасны ханд ингээд муу өгцөс нь ингээд наалтчихна. Наалдангуудаа наалцаар ингээд байсараа товроо үсгэж одоо нэг өгцөс муу өгцөсний. Гэтэл нөгөө нэг ийм радиустай байх ёстой судас маань ингээд хажуунаас ингээд радиус нь багасаад явчихна сте. Зэвтэй төр башиг болох. Төр башиг. Тэгэнгүүтээ нөгөө нэг дотор нь энэ судсан дотор урсаж байгаа цус нь хэвийнээс 3-4 дахин их сахартай гэр чинь зуралдаад явахгүй зү. Тэгээ ингээд эхнээсээ ингээд нарийн судснууд шууд ингээд бүглэрчдэг. Тийм учраас чихрийн шижинтэй хүмүүсийн хүндрэл хамгийн түрүүнд одоо юм нарийнхаа судастай эрхтнүүд буюу нүдэнд, бөөрөнд, захын эрхтэн буюу хөлөнд хөлийн шарах үсэх. За дээр нь нэмээд зүрхэнд те зүрх судасны бүх эмгэгүүд. Гэх мэтчлийн ийм судслаг ийм их судастай эрхнүүд дээр эхэлж ингэж хүмүүс мэддэг боловч хоёр дахьчаар би нэг сая эрүүн нүрийн цэцэг бол манай хоёр дахь шиг байдаг гэдэг яаж шалтгаан юу юм гэхээр чихрийн шижинтэй хүмүүс маш их тархлаас султай. Одоо нэгэсэндээ зүгээр ингээд энгийнээр ярихад зүгээр ингээд энгийн ус сасгах, сахартай ус сасгах гар чинь зүгээр ингээд хорхоо шавж 9 шид ийм очиал наалдаал ингээл заваараад энгийн усан дээр очихгүй штэ. Яг тэр шиг гэсэн үг. Бидний энэ амьдарч байгаа энэ орчин агаар энэ дэр чинь нүдэл тэр бидний нүдэнд харагдахгүй л байгаа болохоос ш. Нүдэл ням бактери вирусууд байгаа штэ. Тэгэхээр чихрийн шижинтэй хүн дээр тэр хатиг толгой эрүүн нүр ингээ хамаг юм дээр нь гараад байгаа шалтгаан тэр ихгүй юу? Халдварлагтаал хатиг болоод мунд сулаад буглаа болоод тэгээ чихрийн шижинтэй хүн чинь аягүй зөв юм штэ. Шүдэн зөв зөв өрөөжсэн ингээ суларсаар агаад пүт гэдэг өгдөхгүй очиж чинь. Яагаад юм гэхэлэр тэр шүдийг судас очиж цус
цусан хангамж өгж байгаагаар тэр хүчил дөрөгч эрдэс тижэл тэр шүдний юмнууд бас авдаж байгаа шүү дээ. Гэтэл тэр суцсан бөглөрсөн юм чинь тэр шүд ямар ч эрдэс шим тижэлгүй болцсон учраас зүгээр ингээ өвдөлтгүйгээр ингээ очичдаг. Ийм айгуу тийм шүднүүд нь ингэж ундаг маш хорхон өрт өмтгийг айгүй их асуудалтай байдаг гэсэн. Чихрийн шижинд дотроо ихтэй айгүй олон ангилагддаг л да. Чихрийн шижин хэв шинж 1, хэв шинж 2, жирэмсний мөн бусад одоо холимог моди гэдэг ингээд айгүй олон хувирдаг одоо ангилагддаг гэсэн. Гэтэ эндээс хамгийн их нийтлэг тохиолддог нь болохоор чихрийн шижин хэв шинж 2 бараг 90-95% ч юм уу те айгүй маш өндөр хувийг эзэлдэг гэсэн. Хэв шинж 1-ийн хувьд болохоор яадын гэхэлэр нойр бэлчирхаанаас тэр нэг нойр бэлчирхааны бета-эсээс инсулин ялгардаг хэвийн үед. Гэтэл чихрийн шижин хэв шинж 1-ийн үед болохоор тэр инсулин ялгардаггүй гэсэн. Тэгэхээр бага насны хүүхдүүдэд бага насндаа онцлогддог. Хэв шинж 2-ийн хувьд болохоор тэр бета-эс нь ямар ч асуудалгүй ингээд эцэг гэхээс зүгээр ингээд заягдсан ингээд ажилдаг. Гэтэл яадгүйгээр нэг түргэн шимэгддэг нүүрс ус гэдэг шүү дээ. Тэр огцом ингээд хэрэглээд ахаар чинь цуснах сахар огцом ихснээс дээ. Тэрийг буулгахын тулд бета-эс маш их ажилдаг байхгүй. За тэрийг газ боноор их эрүүл байж байхтай шүү дээ. За энэ сахар ихсэл энийг болгож. За буулгачаал ингээд амрагтал ахаал нөгөөд чинь ахаал нэг сахар хэрэглэж. За ахаал нөгөө чинь ингээд ажиллаа. Тэр бета-эсийг 50 байхгүй байхгүй. Байнгын ингээд ажиллуулаад. Тэгэнгүүт чинь тэр энерги илүүдэлд ороод байгаа юм чи энерги илүүдэл хаж хулээ өөх болно. Нэг бета-эс чи ажиллаад байгаа байхгүй. Ажиллаад зохицуулаад өөх болгоод энерги болгоод ингээ хуваарлаад зохицуулаад ингээ нөгөө бүх бодисын сэлцэн дотооч үлийн хэрэгтнүүдийн юм зохицуулаад байдаг. Ингэж явсараад яа тийм гэхлээрэ бета-эс нь цуцчихдээ. Иннээс болоод чихрийн шижиг хэв шинж инсулин бета-эс цуцсан эсвэл инсулины дүжрэлт ордог. Иннээсээ болоод чихрийн шижиг хэв шинж 2 ерөнхийдөө үүсдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо хувь хүнээс өөрөөс нь идж байгаа ууж байгаа хөдөлгөөн юунаас бол 100% шалтгаална гэсэн үг. Онгорхож юм байна. Фитнес нөө. Нэг сарын нэгэнд бүх фитнесүүд айгүй их хүнээр дүүрэн болдог гэдэг шиг. Тий. Тэгэхээр чихрийн шижингээс хэв шинж 1-ийн хувьд бол удамшлын шалтгаан байгаа байхгүй юу? Хэв шинж 2 болон жирэмсний тэр лада моди гэдэг энэ бусад хэлбэрүүдийн хувьд болохоор яг гений шалтгаанууд байдаг. Би бол хэв шинж 2 урьдчилан сэргийлэх боломжтой учраас илүү яриад байна л та. Сэргийлэх боломжгүй зүйлс нь гэхээр нас удамшил байгаа ингээд итэр явчихна. Урьдчилан сэргийлж чадах нь юу юм гэхээр хувь хүний хоол, амьдралын хэв маяг. Хооллох, хөдөлгөөн энэ бүх юм тий хорт зуршил эднээс хэрэглэхгүй байх юм бол хэв шинж 2-оос сэргийлэх үнэн 100% боломжтой. Дотоод шүртлийн өвчтнүүд одоо юу гэдэг онцлогдсон хүмүүстэр бол надаас хүмүүс хөвчлэн асуудаг л да. За намайг нэг сайн эмчтэй танилцуулаад өгөөч гэдэг тийм. Тэгэхээр би бол хэлдэг байхгүй юу. Ер нь бол сайн эмч гэж ямар эмч вэ гэхлээр миний бодлоор бол дотоод шүрэл дээр буюу удаан ингээд нэг хяналтанд нь яваад үзлээ хийлгээд имээ уугаад иглэмээ сахиад ингээ явж байгаа бол хамгийн сайн эмчилгээ гэж ойлгодог. Тэгэхээр энэ зөв. Зөв. Чихрийн шижингийн хувьд бол юу л да нөгөө инсулины дүжрэл яриад шүү дээ. Тэгэхээр энэ айгүй нэг амар энгийн гоё тоо хэлээ заяа. Аз эмэгтэйчүүдийг хэвлийн тойрог буюу бэлхүүс гэж ярьдаг тийм үү. За 60 байя. Нэг 90-60 гэдэг үл айгүй гоё тоо шүү дээ. Гэтэл Аз эмэгтэйчүүдийг хэвлийн тойрог буюу бэлхүүс 80 см дотор байх ёстой. Эрчүүдийг 90 см дотор байх ёстой гэж зөвлөдөг. Энээс илүү байх юм бол чихрийн шижингийн нөгөө нэг эрсдэлд орчдөг гэсэн үг. Тэгвэл хэвлийгээрээ л таргалж болохгүй юм байна шүү дээ. Одоо нэг ер нь бол одоо тэгэл нэг пивний гүзээ мүзээтэй хүмүүс айгүй их байдаг. Тэр бол одоо чихрийн шижингийн эрсдлийг амар их үүсгээд явцдаг гэсэн. За тэгэхээр чихрийн шижингийн эмчилгээний хувьд болохоор хамгийн чухал нь юу юм гэхлээр тэр хүн өөрөө би хүмүүст хэлдэг байхгүй юу. За би танд энэ эмчилгээг ингээ бичээд өгчлөө. За энэ бичиж өгөх бол асуудалгүй. Одоо би танд энэ айгу олон юм сонголт өгдөг учраас энэний ингүүл ингэн тэгвэл инсулины дүжрэл байгаа учраас дүжрлийн чинь засаад инсулины ялгарлын юм байгаа учраас ялгарлын дэмжээд ингээд би айгуугаа ингээ хилээд өгчнө. Би хичнээн эмийн эмчилгээ бичлээ гэд тэр хүн хоолой тохируулахгүй. Хүссэн л нөгөө л нэг түргэн шимэгдэг нүүр цусаа хүснээрээ хэрэглээл бүх пицца, фаст фудыг хурдан одоо энэ фаст фудыг хэрэглээл ингээл гадуур хорлол яваад тах юм бол энэ хүн хизээч тэр им уулаа гэж ч үрдүн гарахгүй. Тэгэхээр хоолоо анхаарах хэрэгтэй байх нь хөдөлгөөнөө хийх хэрэгтэй, хор туршлаа багасгах хэрэгтэй. Дээр нэмээд усны хэрэглээгээ зөв уудаг байх хэрэгтэй. Маш их бага усны хэрэглээ маш багатай байгаад идэх гэсэн. Тэгэхээр чихрийн шижинг ямар зовир илэрдэг гэхээр айгүй энгийн зовир байдаг байхгүй. Ам маш их цангадаг. Их уух, их шээх юм ерөнхий юм зовируудтай. Тэгээд
урт хугацаанд явсаар байгаад одоо нэг энгийнээр тооцоолох юм бол ингээл нэг олон жил нэг гүзээтэй ах нар яваал идэг шүү дээ. Ахч байж одоо ихчж бай те. Нэг харвинтай гүзээтэй яваал идэг нэг харсан чи огцом турцсан байдаг. Юу ч хэрэглээгүй хэрнээ турцсан. Энэ бол сахар нь маш удаан хугацаанд өндөр явсаар байгаад би физиолог нь бүр ингээд аргаа бараад одоо тэр хүндрэл рүү орох гэж байгаагийн шинж байхгүй. Маш олон жил явсан гэсэн. Тэгэхээр инсулины дүжрэлтэй явж байгаа сүл рүүгээ бүр ингээд биеинж ингээд алдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол чихрийн шижин нэлээн одоо судснуудад бол хүндрэл үүсгэж байгааг энэ л одоо илэрлэж ажилуулдаг. Миний сүүлч асуулт. Монголд хэрэгжилж байгаа сахарын эмнэр хүнд үзүүлж байгаа нөлөө нь тун бага. Гадаадд очиод аваад дууж байгаа сахарын эмнүүд нөлөөлөл нь бол маш их нөлөөлж байна гэдэг яриаг би зөндөө сонсч ирсэн байхгүй. Энэ дээр та яг мэрэгжлийн эмч хүн улсын төв эмнэлэг дээр ажиллаж байгаа эмчийн хувьд таны бодлоо хэлж болох уу? Яа хэлмээргүй бол хэлэхгүй байж болно. Энэ эмнүүдийг хяндаг, шалгадаг бүх газруудаар нь хянаад шалгаад оруулж ирж байгаа бох. Энэ дээр би нэг зөв бурууг бол нэг хэлмээргүй нөө. За ойлголоо. Маш их баярлалаа. Тэгээд манай үндэсний үйлдвэрлэл талхчгэр компани Аму гэдэг энэ брендийг хийж байгаамаа. Энэ подкастын түншээр оролцож байгаа. Тэгээ мэдээж яг түрүүний хэлдгээр энд сахарын агуулмж бол маш бага хийсэн. Тэгээд мэдээж одоо Монгол хүнийхээ эрүүл энхийн төлөө бүтээж байгаа зүйл. Тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээг хэлж байгаа. Энэ бол бүр нөгөө шоколадтай мөртлөө юугүй. Sugar free. Огт сахаргүй. Монголоор ярина шүү. Тэгээ бүхэл бүрийн гурил шар тостой хэмжээг нэг байгаа. Би зүгээр эндээ бичсэн байхаар л унсан юм аа. Тэгээ энийг танд зүгээр гарын бэлэг болгож өгч байгаа шүү. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд цаг заваа гаргаж ирж байгаа хашаа амжтай. Хашаа ингээд өдөр болго хагалгаатай байгаас тэгэл хагалгаагаа дуусаад хүрх юм. Ядарч туйлдсан амтны л ирэхийн чаваас. Тэгэл би нэг бас хооллож ундлаа. Тэгээд ингээд таргалуулаад яхандаа одоо тунал хэцүү юм болж байна. Тэгээд бид тэрээ одоо урилгыг хүлээж авч ирж байгаа та нартай маш их баярлалаа. Ажил чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За окей, баярлалаа. Тэгээд манай дотоод шүрлийн салбар маань өөрөө айгүй юм том учраас өнөөдөр ингээд бүх сэдвээсээс нь маш бага ингээд жижиг юм нэг хилтерхий жоохон зүйл ярьлаа. Тэгээ ер нь бол яг хуу цаашид ингээд нэг сэдвийг барай авчил те. Шууд чихрийн шижин ч юм аль нэг сэдвийг бариад тэрэн дээрээ нэг илүү анхаарал бас зүгээр юм болоо гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийнхөө подкаст урьсан хоёр хөтлөгчтэй болоо эмчтэй маш их баярлалаа. За тэгээ би ихтэй бас дараа нь бас ингээд наривчилж бас хүмүүс ингээд санал асуугаад янзын зөвлөмж ер нь ингээд асуувал бид нар ахаад таныг бас эргээд өрнө шүү. За баярлалаа. Нүд нэлттэй. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Радио Хаус 89.7